Зэс өргөч. Намайг дагаад хэлээрэй. Kansas hot. Kansas hot. За сайн байна. Arkansas. Arkansas мууч. Англи хэлд тавтай барил. Hello guys, харуултаа өнөөдрийнхөө шинэ бичлэгээр та бүхэнд олзраад үнэхээр их баяртай байна. За, өнөөдөр бүгдээрээ англи хэлээ хэрхэн сайжруулах тухай ярилцгаана. Let's go. 1. Хүссэн сэдвэрээ унш. Yep, хүссэн сэдвэрээ. Магадгүй чи гадаа байгаа замын тэмдгийг уншиж болно. Эсвэл гэр дотор байгаа тэр зохиолын ном, Эйнштейний онол, түүхийн ном, Бэтманы цуврал юу ч байж болно. Зүгээр л чиний дур. Харин англи хэлээр л байх хэрэгтэй. Чиний өөрийн чинь сонирхлыг юу татсан байна тэрийг уншаатай. Яагаад гэвэл сонирхлыг чинь татах юм бол чи өөрөө уйдахгүй яг түүндээ анхаарлаа 100% хандуулж болохоор чиний англи хэл чинь сайжраад байна. Энэ арга амхан санагдавч жинхэнэ амьдрал дээр хүмүүсийн гардаг хамгийн том алдаанууд нэг гэдэг. Тэр нь бол өөрийнхөө сонирхсан сэдвэрээ ерөөсөн уншдаггүй. Би жоохон байхдаа сонгодог ном уншиж байна гэгээд 2 улс уншаад тэгээд гадаа өдөржингөө гараад тогтчихдаг. Харин дараа би өөрөөсөө юу ойлгосон бэ гэхээр би бол адны тухай унших дуртай байна. Би хүмүүсийн намтрыг унших дуртай байна гэдгийг мэдж авсан. Тэгээд дараа нь тэднийг уншсан чинь миний ерөөс анхаарал сонирхгүй бусад өөр юм бол хийхгүй. Тийм учраас миний англи хэл их хурцтай сайжирсан. Бас нэг анхаарах зүйл нь хэрвээ чи ямар нэгэн юм уншиж байгаа бол өөрийнхөө төвшнөөс ялангуяа дээгүүр юм унших хэрэгтэй. Цаах логик нь юу вэ гэвэл хэрвээ чи өөрийнхөө төвшөндөө унших юм бол өөрийнхөө төвшөндөө хിവэрэл байгаад байна. Харин өөрийгөө жоохон сориод арай дээгүүр төвшнөөс унших юм бол чиний англи хэл чи сайжирна. Дөө. Ярианыхаа чадрыг нэмэгдүүлмээр байвал бичлэг үз, юм сонс, өөрөө яар. Хэрвээ чи бичлэг үзье гэх юм бол яг одоо үзэж байгаа шиг YouTube үзэж болно, кино үзэж болно. Баримтат кино, хүссэн ямар нэг юм чиний л дур. Бага насны хүүхдэд их хийдэг Disney-ийн киноны их тохиромжтой байдаг. Харин өсвөр насныхан болон томчуудад бол Hollywood-ийн кинонууд, төрөл төрлийн шоунууд, YouTube одоо намайг үзэж байгаа шиг YouTube-ээс бас бичлэгүүд олоод үзчих болно. 3. Чи яг англи хэлээр ярихыг оролдох хэрэгтэй. Аялга 3-4 хэлнэ гэдэгт бүү санаа зов. Яагаад гэвэл англи хэл чинь ч гэсэн өөрийнх нь хэллэг нь их сонин шүү дээ. Kansas, Arkansas их л адилхан бишдэг юм хоёр шал өөрөө ирдэг. Тийм болохоор ерөөсөө аялга одоо ямар нэгэн буруу хэлчихвэ гэсэн юм санаа зовхоо бол зүгээр л өөрөө ихтгэлтэй буруу хийсэн ч дараа нь засчих чадна гэдгийг л ойлгох хэрэгтэй шүү. За тэгээд үнийгээ давтаалаа. Хөвшөд болохын тулд бас тэгин дав. Үрчгэн сая. За тэгээ амжилт.